Энийг яач юу гэж. За энэ 3 номерын багц. Хоёр энийг одоо авч судлана. За энэ дээр гоо номнод байгаа юм чинь. Гой үлгэрийн номнод. Ямар үлгэр мэдсэн тэрийг надад ярьж өгөөч дараа нь заа юу. За энэ хоёр тоглоом. За энэ хоёр картаа тавьж ингэж тавьж байгаа. Би энэ номноос их олон юм сурсан. Аав ээжтэй та өөрөө багш гэдэг жижигхэн номыг өгөх юм байлээ. Өөрөө энэ том номыг үзэн энийг манай сургуулиас дамжуулж өгсөн. 11 сараас хойш энэ багцыг үзэж байгаа. Тэгээд 10 багцаа яг бүгдийг нь үзэж эхэлсэн. Тэгээд энэ багцаар болохоор багцын дотор нь болохоор 3 тоглоом, 10 ном байсан. Тэгээд үлгэрийн ном, танин мэдэх үе, сэтгэн бодох чадвар гэсэн юу төрөл байсан. Тэгээд энэчнээс бүгдийг судалж үзээд миний хүүхд их зүйл суурсан. За, шар өнгө. За, чи дургаан үтгсэн юм уу? Муур байна, пүүз байна, улаалцган байна. Энд чинь заан байхгүй юу? Тий. Одоо нөгөө Тэг багц дөө. Энэ өнөөдөр энэ үзэж байгаа нь 7 дахь багц. Өчигдрөөс овоо болчих юм уу? Гайгүй байна. Хоногоор л уулна ахаад. Ямар амтыг эвлүүлж байгаа юм бэ нөхөө? анааш. За, анааш биш дээ энэ чинь. Тийм ээ тэгээд буруу хэлчих. Нөгөө юу ахгүй тах. Зөв. Энийг чи өөрөө Монгол загвар Монгол ах уу гэсэн шүү дээ тийм ээ. Монгол ах уу гэдэг чинь аавнуудаа сайн зааж өгье мэдөө. Энэ чи ээж үнээс хааж ийн гэж ярьсан шүү дээ тийм ээ. Ээж нь үнэнээс авсан сүүгээрээ яадгүй. Нөгөө Үнэнээс авсан сүүгээрээ юу хийдэг вэ ээж нь? нөгөө юу хийдэг? Дүүгийн сүг хийдэг. Дүүгийн сүүг хийн. За өөр заяа хөөрүүлээд яадаг вүлээ. хөөрүүлээд уудаг. Тэгээд миний хүү уудаг тийм ээ. Самраад өглөө загсаагаад өрмийн яадаг уу? Өрмийн авдаг. Аавхан сайн ярьдаг чи ингээл тэр чигээрээ Монгол ах уу? Өнөөдөр манайд нийт 25 сурагч ирсэн. Нийт 25 сурагчийн 90% нь намын богцод хамрагдсан. Тэгээд ерөнхий хүүхдүүдийн чадвар дэвшилсэн байна. Тэгээд сөөвд хамрагддаг хүүхэд ер нь харьцангуй цөөхөн байдаг. Сум орон нутгийн хувьд бол ээж аав нь хүүхдээ дагуулж орж ирж сөөвд өгч амж чадахгүй. Тэгээд гэрээрээ нүүж орж ирэх хэцүү, айлд байлгах хэцүү байдаг байсан. Одоо харин энэ номын багц авснаар хүүхэд гэртээ юм хийдэг. Тэ? Бүх төрлийн одоо цэцэрлэгт хийдэг бүх үйлийг гэртээ гэрийн орчинд хийж байна. Энэ бол үнэхээр за энэ бол одоо бидний энэ санаачлан хийж байгаа энэ ажлыг улс орны хэмжээний болоод төрийн одоо боловсролын бодлого болгож оруулж ирвэл бас зүйтэй юм аа гэж үзэж байгаа. За энэ төрж байна. Ер нь бол энэ хөтөлбөрийг зааш хэрэгжүүлэхэд өдөөний хүүхдүүдийн сурч боловсрох, чанартай боловсрол эзэмших, чанартай сурах нөхцөл бололцоо одоо бүрэн дүүрэн хангагдах юм аа гэж үзэж байгаамаа.